Есүс Бурхны даалгаврыг бүхэн төрлөختнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлж чадсан. Учир нь тэр чухамдаа өөртөө ямар нэг төлөвлөгөө гаргаж зохицуулалт хийлгүйгээр Бурхны санаа зорилгыг бодолцсон үзэж чаддаг байсан. Тэрээр Бурхны удирдлагын төлөвлөгөөг хамгийн голдон тавьж чаддаг. Үргэлж залбирч Тэнгэрлэг эзхийн хүслийг ирж хайдаг байлаа. Тэрээр залбирч ингэж хийсэн: Эцэг Бурхан минь, та өөрийн хүслийг биелүүлж, миний хүслийн дагуу биш, өөрийн төлөвлөгөөний дагуу үйлдэж, хүнс сул дорой байж болно. Гэхдээ ягаад та түн санаа тавих ёстой гэж? Таны алхам дээр шагуулчих хүн яаж таны анхаарал халамжийг хүртэхэд зохистой байж чадах юм бэ? Зүрх сэтгэлдээ би зөвхөн таны хүслийг биелүүлэхийг л хүсэж байна. Та өөрийн хүслээр миний дотор хийх зүйлээ гүйцэлдүүлээсэй гэж би хүсэж байна. Иерусалим руу явах замд Есүс яг л зүрхийг нь хутгаар сичиж буймэд шанлыг мэдэрч байсан ч ухарч нэцэх хүчүүхэн төдийж санаа түнд байгаагүй. Совлогдох газар луу нэгэн их хүч үргэлж түүнийг хүчиж байна. Эцэстэн тэр цагт мэд совлогдож нүгэлт махан биеийн төрхтэй болж хүн төрлөختнийг золин аврах ажлыг гүйцэлдүүлсэн. Тэрээр үхэл болон үхсдийн орны бүх хазарлалтыг даван гарсан юм. Түүний өмнө үхэл там үхсдийн орон хүч чадлаа алдаж түүнд ялагдсан билээ. Тэрээр 33 жил амьдрах хугацаанд тухайн үеийн Бурхны ажлын дагуу Бурхны санаа зорилгыг хангахын тулд үргэлж чадах бүхнээ хийж өөрийнхөө ашиг хонжоо хөхөрлийг хизэж бодолцож үзээгүй. Эцэг Бурхны санаа зорилгын төлөө үргэлж төлөвлөгөө зохиож байсан. Бурхны өмнөх түүний үйлчлэл Бурхны санаа зорилгын дагуу байсан учраас Бурхан бүхэн төрлөختнийг золин аврах хүнд хэцүү ачааг түүнд дөрүүлж түгээр гүйцэлдүүлсэн бөгөөд тэрээр энэ чухал даалгаврыг биелүүлэх эрхтэй шаардлага хангасан байна. Амьдралынхаа туршид тэрээр Бурхны төлөө хэмжээшгүй их зовлон туулж тоотомшгүй олон удаа сатаны сорилтод орсон боловч хизээч мохоогүй. Бурхан түүнд итгэж түүнийг хайрсан учраас ийм чухал даалгавар өгсөн. Хэрв та нар Есүс шиг Бурхны ачааг бодолцсон үзэж махан биеэсээ ургаж чаддаг бол Бурхан хүнд хариуцлага та нарт даалгана. Ингэснээр та нар Бурханд үйлчлэх болцлыг хангах болно. Ийм нөхцөл байдлаар та нар Бурхны хүслийг дагаж түүний даалгаврыг биелүүлж байна. Хэмээн зүрхэлнэ. Тэр үед л та нар өөрсдийгөө Бурханд үнэхээр үйлчилж байна гэж хэлж зүрхэлнэ.